Одоо тэгээ бид нар энэ хамгийн хариуцлагатай төсвөө хороодууд болон бүлэг рүү шилжүүлж байгаа. Өнөөдрийн нэгдсэн чуулган дээр ингээ гормын санал гаргаад нэгэнт олонхоор ингээ дэмжчихлээ. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр эх жилийн одоо ажлаа төлөвлөөд орж ирж байгаа энэ манай төсвөө батлуулж байгаа дарга нар өөрөө өөрсдийнхөө оруулж ирж байгаа төсвүүдэд хамгаална шүү. Энэ хороод бүлгийнхэн хуралдаанууд дээр суу шүү. Хэрв одоо суухгүй бол бид нар төсвүүдийг чинь бас хасах эрх бас байгаа шүү төлөөлөгч нарт. Тэгэхгүй ингээд бүх юм дээр ингээд нэг хідэн дарга нарыгаа урдаа барьчаад өөрсдөө ард нь ингээд суугаад үлдчихдэг нэг ийм тохиолдлууд байгаа шүү. Яг үннийг хэлэхэд асуулт асуухад хариултаач олигтой хариулж чадахгүй, хариуцсан ажлаа өөрийн болгож чадаагүй ийм нөхдүүд ч бас байгаа шүү. Олон дунд. Тийм учраас энийг зүгээр хариуцлагатайгаар бас мэдэгдээ. Би яагаад ингэ хэлээд байна гэхээр өнгөрсөн хугацааны хэд хэдэн хуралдаанууд дээр суухгүй том толголоод байгаа нөхдүүд байгаа. Одоо би засаг даргыг байхад бас хэлье. Шаардлагатайгүй би тэр жагсаалтыг гаргаж өгч бас болно. Бүрэн эрх нь байгаа шүү дээ бид нарт. Тэгэхээр энийг бас хариуцлагатайгаар нөхдүүдэд бас албан ёсоор мэдэгдъя. Баярлалаа.